өнгөрсөн өөрийгөө хараад харьцуулсан. Өө 20 настай ташны үүсэхгүй шүү. Яг 20 настай ташны нэрээ. Тэст муухагаар хэлэхэд нэрээ Монгол усаж гүцэх байхгүйсэн бохоо. Би амар хөдөлгөөнтэй байсан. Амар хурдтай байсан. Одоо бол жил ирэхтсэн бол тэр ирчээж алдаад байх шиг байна. Өсвөр хийхнийг сонсъё, ойлгоё. Сайн байцгаана уу? Teen Zone podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт Diamond Dashka оролцож байгаа. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За өөрийгөө нэг танилцуулаач. Одоо өөрийг чинь мэдхгүй зөндөө олон хүмүүс байгаа. За мэддэг хүмүүс ч байгаа. За намаа Дашин гэдэг. Хуваарь бизнес эрхлэгч. Санхүүгийн салбарт ажилладаг. Гадны компанид. За тэгээд ээж аав дүүгийн хамт амьдардаг. Ганц үе залуу байна да. За маш товчхон танилцуулга байна тий. За гадны компанид ажилладаг. За яг юу хийдэг компани? Брокеринг компани. За энэ компанид ажиллаад 6 жилийн өмнө үзэж байна уу? Санхүүгийн шинжээч. За өөрөө чи ажиллаулдаг хүүхдэд зориулсан хүүхдэд ээлтэй маш олон сургаалт үйл ажиллагааг мэдх юм байна. За Diamond Kids Act-тэй, за тэгээд Алмазын гэр бүл төрийн бас байгууллага. За энэ байгууллагууд хизээ байгуулагдаад ямар үйл ажиллагааг юу нь явуулт юм бэ? За жишээ нь би бол яг үйл ажиллагааны дотор талыг бол сайн мэдэхгүй. Миний эргэн тойронд ч гэсэн мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа. Diamond Kids Act-ийн хувьд бол анх өдрийн жүжигчдээр ажиллаж эхлэе гэж бодоод эхэлсэн. Тэгээд бид нар чи анх Diamond Forex-тэй bootcamp-тэй байсан. Тэндээ Diamond Kids-тэй хамт байдаг байсан. Хүүхдүүдтэй цугуу. Тийм. Тэгээд анх бол ер нь аягүй гоё сургалтын хөтөлбөртэй хүүхдүүд нь өглөө ээж аав хүргэж ирж өгөөд орой авдаг тийм байсан. Сүүлдээ хэлний сургалтууд явагдаад тийм байгаа. За нөгөөх нь Алмазын гэр бүл төрийн бас байгууллагатай. Алмазын гэр бүл төрийн байгууллагын хувьд бол би өөрөө үүсгэн байгуулсан. За анхны санаа гэх юм бол за хэл сурахад хүүхдүүдийг хэл сургахад зорилготой л эхлүүлж ирсэн. Амьдралын боломжт харуу айлууд дийлэнх нь байгаа шүү дээ. Хүүхдүүдээ сургуулийнхаа хажуугаар хэлний боловсрол олгож чадахгүй байгаа. Энэ дээр л нэг өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглаад өөрсдийн офсууд дээр багш нараа тавиад. Тэгээ манайч аягүй олон салбар офсуудтай л тухайд. Тэгээд 7 салбарт хүүхдүүд хичээл сурдаг байлаа. Зөвхөн нөгөөдөө хилээ заагаад бүтэн 7 салбартай байсан биз дээ. 170 гаруй хүүхэд хамрагдсан байсан. Одоо тэгтээ баг зэрэг цөөхөн болсон байгаа. Салбарууд ганц хоёр салбарууд буусаа. Тэгээд тэр салбар за хүүхдээ явуулахын тулд яаж холбогддог? 90 зүүн шаардлага нь хагас хүнчнээс бүтэн чинь. Хасал 4-өөс дээш хүүхдтэй айлын хүүхдүүд хамрагддаг байсан хэлбэр. Одоо тэгвэл ажиллагааны идэвхтэй явж байгаа юм. Явж байгаа. Хүүхдүүд за магадгүй 4 хүүхэдтэй тэг амьдралын боломж таарад гэтэл нэг үнэхээр хэл сургая гэсэн хүмүүс яаж шууд холбогдох юм? Зэхтэй эсэл тавх үед нь зарлж тийм дөө. Тэг хүмүүс чат бичээд мэдээлэл ажилтнад холбогдоод сошиал хаягаар. Би бол ерөөсөө мэдэхгүй тэгээд яг нөгөө өөртөө чин ярилцлага хийх гээд бас ингээл судлаад танилцахад яг тэрийг мэдсэн байхгүй төрөмс байгуулах. Тэгээд чинь одоо ч 11 сар болж штэ. Одоо бол нөө боломж маач бүтэн жилийн хугацаанд хөтөлбөр байхгүй. Тэгэхээр намар 9 сараас эхлээд 6 сар дуусна. Яад заавал амьдралын боломж бага тий эсвэл өрх толгоолсон тийм нийгмийн тийм хэсэг рүү чиглэсэн. Тэгээд нөө мөнгөтэй хүмүүс рүү чиглэлтэй ш. Мөнгөгүй хүмүүс хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулаад тэр ажлыг чадчихнэндээ л хий гэж бодсон. Цаашлаад Улаанбаатар хотод 9 дүүрэг 21 аймаг аймгийн төвүүдэд салбартаа болоод тэгээ энэ хүүхдүүд чинь том болно шүү дээ. Тодорхой хэмжээний хувь нь ажил амьдралын хувьд сайн явна. Тэгээ тэр үед нэг Дашка ах надад туслаад сургалтанд суулгаж ирсэн шүү. Тэгээ одоо би гайгүй болсон чинь бусдад яагаад тусалж болохгүй гэж гисэн сэтгэлийг л хүүхдийг энэ өсвөр насны хомсдож шингээж өгье гэж бодсон. Одоо нөө улс төрийн байдал хэцүү байна. Нийгмийн эдийн засгийн хувьд үнэхээр сул дорой манай улс. Шалтгаан нь бол авилга байгаа шүү дээ. Авилга яагаад үүсч байна вэ гэхээр өөрөөсөө өөр хэнийг ч харилгүй хүмүүс төрийн дэд алтан шилэг хичж байгаа болохоор энэ өсвөрний байдал ийм байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдэд бусдыг хайрлах хэрэгтэй. Чи ганцаараа яг энэ хорвоо дээр амьдраагүй шүү гэдгийг л дандаа хайр түгээжлэх хэрэгтэй гэж бодчихсон. Ямар гоё агуулгатай юм тий. За наад үйл ажиллагаанд чинь би бас маш их баярлж байна.
За тэгээд тэр хүүхдүүдийн өмнөөс ч гэсэн баярлалаа. Ээж аав гэр бүлийнхэн өмнөөс ч гэсэн баярлж байна. За яг Дашка гэдэг хүн анх яаж бизнест, хувийн бизнест хөл тавьсан? Хүмүүс бол одоо магадгүй нөгөө 3-4 жилийн өмнө өгчээсэн ярилцлагыг чинь бас санаж байгаа. За би ингээд анх нөгөө дөнгөж 12-3 настай барилга дээр ажиллаж эхэлсэн гэдэг нэг ярилцлага өгчээснийг би бас санаж байна. Яагаад дөнгөж өсвөр насны хүүхэд ажил хийж эхэлсэн? За манай одоо бас ямар болсон мэдэхгүй. Хүүхдэд нөх хүнд хүчээр хөдөлмөр эрхлүүлэхгүй гэх энэ хууль мөлөндөө захирагдаад надаас дээшээ үеийнхэн бол хүүхд байхасаа эхлээд гэр бүлийнхаа хүрээлэлээр дамжуулуулаад хийж болох хэвээр ямар л ажил байдаг бүгднийг л хийдэг байсан. Одоо энэ миний үеэр тасарч байгаа шиг байна. Манай дүү өнөдр 10-50 настай. Тэгээд ажил хийгээд анхныхаа цалин аваагүй л. 15 та угаасаа ажил их болоогүй баг. Тий. Тэгээд тухайн үед бол зүгээр яг тэр бол шалтгаал байх л да 13 настай аавдаа тамхи татж байгаа баригдаад гарал руу гарсан гэдэг бол. Гэтэ ер нь тэрнээс өмнө хүүхэд байхдаа одоо жишээ нь 5 настай сургуульд ордог жилээ. 5 настай орсон юм уу? Тий 5 настай сургуульд орсон. 5 настай сургуульд ордог жилээ манай үеэл байгаа надаас нэг ах. Бид хоёр тэгэл нөгөө нэг тэдний аавынхын ажил, тутам барийнхын ажилд хамт туслаад явдаг л байсан. 7-8 настай ч гэсэн хамт явдаг л байсан. Бүр жоохноос. Зүгээр л нөгөө нэг яг ажил хийж байгаа биш. Ер нь зүгээр туслаад хамт явж идэг. Ажил хийж байгаа хүний дагаал хамт явж идэг байсан байна. Тэгэл юу гар доорх юу хийж чадах тэрийгээрээ хийдэг. Тэгээ хүмүүс буцаад уушгиш нэгдэг өгдөг. Тэгээ одоо бодоод тахад ажил хийлэхгүй гэж бахан цагаан артай хүмүүс л байх шиг байна. Үнэ. Ялангуяа хар ажил хийлэхгүй гэж л хичээж байна. Тийм. Миний хувьд бол яалтчгүй жоохон бараг үндсэн ажилтны шав 13 настай орж исэн. Харин тэр сонирхол татж байна. Ядраал доошоо доод давхруудлаар бол унтаад өгдөг байсан. Инженерүүд хөвгдөл дээшээ гардаг. Шорттой ирлээ гэл хөвгдөг, насан туршаагүй байна гэл хөвгдөг. Тэгэл зарим үед ядардаг. Анхны цалин аваад нэг сар ажиллаад анхны цалин аваад би тэгтээ өндөр цалин авчихсан. 750 мянган цалин авчихсан. Барилга дээр. Тэгээ би 300 тал мөнгө 350 мянган төгрөгийг хүн дээрээ тавьчаал тэрээсээ гараа явж байгаа. Нулимс туслаад. Баярын нулимс. Баярын нулимс. Ямар гоё ээ. Ээжтэйгээр ээж аав хөдөө байсан. Болохоо хөдөөсөн. Ээж авлуугаар би ингээ бүхэн дээр цалингийнхаа ингээ 50% үлдээсэн. Тэгэл яасан мундаг юм бэ миний хүү гэл. Тэгэл би нулимс туслаад ингээл тэрээсээ гарч ирсэн. Тэгээд би шийдэн дээр очиод найзуудтай бүгдэнд нь зарим ундаа авч өгч байгаа. Дайл нэцтэй. 20 мянган төгрөг төлдөг байсан шүү дээ. Тийм олон юм авч явах та. Хүмүүст л юм авч өгч явах те. Тэгчээд би ямар их мөнгөний цалин авч ирсэн бэ 750 мянга төлөж ирсэн. Өндөр байна те. Тэгэл анх тийм ажлын гараа ажил ирнэ хэлж ирсэн гэх юм. Ээж аав бол бүүн баяр. Бүүн баяр хэлгүй. Ажил хийгээд цалин том хүн тусдорж хэлж чинь ажил хийж нэгдэг чинь бүүн баяр хэлгүй. Тэгээ 13 настай хүүхдийг барилга дээр ажиллуулахад ээж аав зөвшөөрөх юм. Ээж аав өөрөөсөө ажиллуулах гэдэг явуулчих. Оо бүрөө. За ажиллуулж байгаа тэр барилгын компани захирал ажилчид зөвшөөрж ирсэн. Таньдаг л байсан байхгүй юу? Очтой ажил. Одоо би бол жишээ нь 12 дахь хүүхдээ аягуугаад үг гэдэг хэлэхгүй байхгүй. Тэгэхээр одооны энэ өсвөр насны одооны ч байх ер нь өсвөр насны хүүхдүүд нэг тийм ажил хийх биш амархан мөнгө олохыг маш их ирмэлцдэг. Тийм болсон байна. Тийм. Тэр байдлыг одоо аль өнцгөөс нь харуул илүү дээр юм. Магадгүй сошиалор ингээд мөнгө олох нь өөрт нь амар юм уу хил усаа сураад эсвэл хар ажил хийж үзэх ёстой юм. Би энэ тал дээр их нэзгэлж явд юм аа. Одоо яг Монгол улсад яг энэ зүйлсүүдийн эхлэлийг тавьсан, энэ зүйлд гар бие оролцсон хүмүүсийн нэг нь бий болчихж байгаа. Diamond Forex компаниг жил 8 сарын өмнө 3 компани болгож хуваагдаад үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ одоо надаас хамааралгүй. Манай компанид 5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Тэр нь санхүүгийн салбарын сургалтын төвүүдийн хувьд тэр нь хамгийн өндөр хэрэглэгчдийг авсан компани байна. Энийгээрээ шийдсэн нийгэм зар сурчлагынуудыг нэлээдгүй олон хугацаанд хийсэн. За энэ хугацаанд би хүмүүсийг баян бол гэж уриалаагүй ч гэсэн онлайнаар ажиллаад мөнгө олох боломжтой шүү гэдгийг хүмүүст харуулж ирсэн. Би төлөөлөгчдийн нэг. Яг тэгэхээр би өөрөө энэ зүйл дээр одоо эмзэглэж явж. За энэ зүйлийг би огт болиулсан гэж өөр чинь хэлсэн шүү дээ. Тэгсэн. Яг чадах хүмүүс байна, чадахгүй хүмүүс байна. Гэхдээ хүн ярьснаар итгэждэг, хүн ярьснаар тэр зүйлийн дагаа хийждэг хүмүүс
монголчууд юм байсан байлээ. Одоо ч байгаа юм. Нэг хүн ямар нэгэн мэрэгжлийн эзэн болоод тэр зүйлийг хийгээд явж байгаа. Тэр зүйлийг л хийвэл болчих юм шиг нийтээрээ хатдаг юм шиг байлээ. Яг тухайд санхүүгийн үйлчлэгээ явуулдаг компаниуд Монголд дэлгэрч эхэлж ирсэн. Манайх ч бас нэгэн болсон. Үйл ажиллагаагаа явуулсан. Манайх онлайн төвшин сургалт явуулсан. Бүр сургалт явуулдаг байсан юм уу? Практик дээр бид нар санхүүгийн зөвлөгөө үйлчлэгээ өгт явуулдаг байсан. Бусд нь бол явуулдаг байсан. За тэгээд би бол энэ зүйлийг дахиж хийхгүй. Яагаад вэ гэвэл чадах юмаа хийгээл яваг. Бас дараа нь тэр хүн ямар нэгэн байдлаар тэр зүйлийг хийж таад над шиг болоогүй дээ намайг зүгж хараад байгаа тохиолдлууд нэг биш удаа гарч байгаа. За үүнээс үүдээд нийгмийн сэтгэл зүй өөрөө эмзэг байгаа. Та өөрөө ч мэдчихэж байгаа. Гурван үндсэн шалтгааныг би өөрөө тодорхойлсон юм. Энэ бол яг номноос уншсан зүйл биш. Өөрөө болсон юм уу тий. Нийгмийн сэтгэл зүй эмзэг байгаа гурван шалтгааны нэг нь хувийн хөгжлийн индекс. За Энд хүн хөгжөөд байна, энд хүн хөгжөөд байна. Би хөгжиж чадахгүй бол сэтгэл хөдлөлт ороод байгаа байхгүй. Хоёр дахь нь болохоор сошиал орчны замбраагүй хэрэглээ. Би энэ Rolex-ийнхаа зургийг аваад Instagram story дээр хийчихээр Rolex-ийн хүмүүс сэтгэл хөдлөлт ороод байгаа. Яагаад би авч чадахгүй байна гэдэг. За гурав дахь нь болохоор нийгмийн санхүүгийн чадамжгүй байдал. Нийгмийн санхүүгийн чадамжгүй байдал таны цалин, миний цалин надад хүрэхгүй байхаар сэтгэл хөдлөлт орж штэ. Орно. Тэр дийлэнх сэтгэл хөдлөлт байгаагийнх нь гол асуудал нь санхүүгийн асуудал шүү дээ. Санхүүгийн асуудлаа шийдэх гэж хэд их өндөр эрсдлийг гаргаад байгаа байхгүй. Санхүүгийн мэрэгжилтүүд бидний хувьд юу цагтдаг вэ гэхээр санхүүгийн асуудалд бол энэ зүйлийг хийгээд хэрэггүй шүү. Хин нэгнээс үр зээл тавьж битгий нэг хийгээрэй. Эсвэл хурдан усан мөнгө олохын тулд төгшөөрөг битгий өндөр ашиглаарай. Мэдээж юмудаа хэлж байгаа. Гэхдээ хязгаарч ойлгохгүй. Хурдан мөнгөтэй болохын тулд гол зорилго нь тэр шүү дээ. Хурдан мөнгөтэй болох. Зөв яг энэ бүхнийг ингээд товчлоод хэлэх юм бол дашны 8 жил гаруй хийгээд одоогийн хэмжээнд ирчээ. Тэр хүн 8 сар хийчихэд 8-7 хоног хийчихэд миний хэмжээнд ирэх гэж хичээгээд байна. Тэгээ чадахгүй болонгууд нь арилжаа бол худлаа юм аа. Ташны бол худлаа юм. Мөнгөчин бол худлаа юм. Нэг төрөл тэгж дүгнэж байна. Энэ тийм. Гэхдээ би бол дахиж сошиал медиагаар дамжуулж. Гэхдээ өмнө би хэзээ санхүүгийн зөвлөгөө үйлчлэл сошиал медиагаар дамжуулж өгч байгаагүй. Харин би бол ерөөсөө өгч байгаа. Яг манай сургалтын үйл ажиллагаа явуулж исэн. Гэхдээ би цаашдаа явуулахгүй. За даашгүй юу ямар мэрэгчлээ? Үндсэн анхны мэрэгжил уулуурхаа геологийн мэрэгжилтэй. Санхүүч, багш, филзууч, хуульч гэдэг. Гэтэ эд чи хөвчлэн нөгөө хагас дутуу эзэмсэн юм бас байна л да. Гэхдээ л нөгөө одоо сураа явж байгаа хөлчээр бол. За. Яг энэ мэрэгжлүүдийн үндсэн юмнууд нь ер нь ойлголттой мэддэг. Ер нь ойлгомжтой. Яагаад эдгээр байгаа вэ гэхээр надад хэрэг болсон болохоор судалсан зүйлүүд байхгүй юу? Яагаад сэтгэл зүйчээр сурахыг бодсон? Ер нь өөрөө бас удаа хугацаанд сэтгэл зүйн хөтөлбөртэй байсан. Сэтгэл зүйн асуудалтай байсан. Дээр нь нэмээд нийгмийн сэтгэл зүй айгу эмзэг байсан. Тэнд хүүхдүүд хар тамхи хэрглэж ирсэн. Хүмүүс архиуж ирсэн. Нийтээрээ айгүй их стресс уур бухимдалтай байсан. Тэгээ би өсөг үеийнхэн зориулаад 10 жил төгссөн хүүхдүүдийг донтолтын эсрэг үржсэн сэргийлэх хичээлийн програмыг байгуулъя гэж bijил гаруй хугацаанд Монголын бүх сэтгэл зүйч нартай уулзсан. Аргал. Тэгээ би тэр сэтгэл зүйн ажлыг хийж чадаагүй. Даашка чиний ажлыг хийх юм бол наад чинь буцаагаа сурчилсан болох гээд байна. Тэгэхээр болохгүй байгаа юм. Би болохоор 10 жил төгсөхдөө тэр хүүхдүүд тийм зүйлийн талаар мэдээлэлтэй болоод их сурвалд ороосоо гэж бодож ирсэн байхгүй. Их сурвалд ороод тал талын хөрөөлийн хүүхдүүд нийлээд ирээд оригдог. Олон зүйл үзэх хүсдэг. Тэгээд гутарсан ч жаргалтай байсан ч аль үедээ тэрийг хэрэглээд тэгээд уун хүмүүс нь унаад үнэхээр сахилга баттай тэр зүйлийг хэрэглэхгүй байсан хүмүүс нь бишээ явж байгааг би ч олон дээр харсан. Тийм болохоор би яг хүүхдүүдэд тэмдэглэлийн мэдээллийг өгдөг тийм институт байгуулъя гэж бодож ирсэн. Одоо тэр бодол нь яасан? Болохгүй гэдэг шүү дээ. Сурчсан болно. Харин яг нөгөө манай хуулийн өрөөс алдаа. Яг кино ч юм уу, жүжиг. За тэгээд нөгөө хар тамхиг ийм байдаг шүү. Энээс сэргийлээрэ гэдэг байдлаар үзүүлэх гэхээр сурталчилсан гэд хорд юм хэлээ. Урлагийнхан бас тэгдэг. За нэг хар тамхины тухай кино хий, за жүжиг тавья гэхээр энийг илүү олон нийтэд сурталчилсан болохоор хориноо гарахгүй гэдэг ч юм уу. Налд нэг давуу тал байдаг.
яг хүний үгийг сайн сонсдог гэж би боддтой хувьтай. Тэгээ би юмыг айгүй амархан жигшиж чаддаг дотроо. За энэ бол хүний үйл мэнд муу шүү. Энэ бол ач тустай шүү гэж юм. Ач тустайг нь дуун штэ. Муухайг нь жигшиж чаддаг. Ахээ би дотроо бодож байгаа. За энэ хүүхдүүд бол аливаа зүйлийг хүлээж авах чадвар, үзэл бодол, байр суурь тогтсон хүний хажууд супер байгаа. Тийм болохоор супер байгаа үе дээр энэ зүйл муухай шүү, энэ зүйл гоё шүү. Тэгж болохгүй шүү, тэгж болно шүү гэд хэлээд өгчдөг байл гэж уг нь бодож төсөөлж тэр зүйлийг хэлүүлсэн. Харин яг л уулын тиймэр байгаа байхгүй. Одоо гадаадын ч юм уу кино жүжигт гарч л байна. Маш ихээр тий хар тамхитай кино тэрний эсрэг одоо тэрийг хэрэгэлдэг ч үү тийм үү. Гэтэл Монголд яагаад хийж болохгүй юм бэ гэдэг чинь надад бас эргэлзээтэй л асуудал санагддаг. Би өөрөө хар тамхи хэрэгжилж ийсэн. За хэрэгжилж үдсэн юм уу бүр хэрэгжилж байсан юм уу? Хэрэгжилж үдсэн. Алкогол хэрэгжилж үдсэн. Одоо ч хэрэгэлдэг. Мөрөдөө тоглоом. Тоглодог байсан анхаас. Одоо ч тоглодог. Тэгэхдээ ямар үед хинтээ яаж тоглохоо мэднэ. Хэцүү үедээ би энэ зүйлсээ аль нь ч хийхгүй. Аз жаргалтай үедээ, ажил ихтэй үедээ хаяа нэг стрессээ гаргах гэж найз нөхдөдтэйгээ 13 суудаг. Хаас тавьдаг. Хар тамхиг бол би хэд хэдэн газар үзсэн. Зөвшөөрөлт орнууд Монголд ч бас би хүүхдтэй үзсэн. Энэ бол миний хэрэглэх зүйл биш юм байна гэдээ би хэрэгжилж байгаагүй. Миний хажууд байсан маш олон хэрэгжилж байсан хүмүүс гар хөлөө хөрөөдүүлээд ажил амьдралын хувьд карьер нууруудаад ус хүмүүс дүүрэн байгаа. Бодит түүх. Гэхдээ би энэгээрээ зүгээр л хүмүүс өөрийгөө татаж авч чаддаг хүмүүс яг цөөхөн байдаг шүү. Гэдгийг л хэлчихсэн. Хүн бол хэрэглээ өсч зүгээр нөө хаяа хэрэгжилж явах зүгээр юм байна. Уусчдаг. Баян хэрэгэлдэг болчин тий яванда. За хэрэгжилж үдсэн тэр үед өсвөр нас байсан уу? Би бүр хүүхэд байхдаа хэрэгжилж ирсэн. Бага насны. Дэггүүтэл нөө байрны хүүхдүүд. Үдсэн. 2-4-5 удаа үдсэн. За 13 наснаас ажил хийсэн. Тасралтгүй 13 наснаас ажил хийсэн үү эсвэл за 13 таад ажил хийх үзчихлээ. Одоо хичээл номоо хий. Угасаал би төгсөөл оюутан болоод ажил хийх юм чинь гэдэг ч юм уу. Ингээ орхисон уу? Би 10 жил тахтаа аяга онцордог хүүхд байсан шүү дээ. Би 9-р хүртлээ бол ер нь сургуулийн нэлийн гайгүй хүүхдүүдийн байсан. 10, 11, 12 тал яалтчгүй. Сонирхолгүй байсан. Сурах уу? Тийм сонирхолгүй байсан. Тэгээ сурч илсэн л та. Сурхаа сурахгүй. Тэгээд төгссөн Монгол Улсын их сургуульд очсон. Тэгээд нэг санхүүгийн мэргэжил эзэмшиж гэж бодож ирсэн. Ажил хийгээд амжаагүй. Ажлынхаа жуур сурсан. Тэр үедээ ямар ажил хийж явж байсан? Барилга дээр. Дан барилга. Тийм. Би 17 настай байхдаа барилгатаа би баригадын дарга болцсон барилга өдөртөд аваад явдаг. Яг тэр ярилцлагыг санаж байна. Байсан. Тий. Тэр ихтэй хэдэн оны нь бол санагдав. Би их сургуульд орсон байсан үе гэсэн үг шүү дээ. 5 настай сургуульд орсон болохоор тэгээд би 1-2 дахь курстэй баригадын дарга хийгээл барилга удирдаал явж исэн. Тэгээд тэр чинь ажлынхаа хажуугаар сурчиж байгаа байхгүй. Тэр үедээ би арилжаа гэдээ хэлсэн байсан. Арилжаа хэдэн наснд эхэлчихсэн? За нэг 16 тагаас сонирхож эхлэв. Яг л өсвөр настай тийм. Би бол нэг хувийн хувьд аливаа зүйл рүү оруулаад хүчтэй ордог. Нийгэм хийгээд гүнд нь хүртэл дуусахгүй ингэж хамаас нь гэж явдаг. Ядаж нэг цуцгаа мэдхгүй. Дотор нэг сайхан төсөөлөл бий болчих шин. За энэ зүйлийг хийгээд нэг ийм батдаг тийм. Ийм болчихдог доо юм гэдэгтэй тэгдэгтэй. Тэгээд тэр үе чинь тэгээ баригадын дарга байж байгаа. Би 2 жил хийсэн. Тэгээ би их сургуультай ер нь их сурсан сураагаа ерөн голоор за тэгээ арилжаал юм байна. Арилжаал руугаа шилжсэн. Обс ажил хийгээ шилжсэн. Сургуулаа төгссөн юм. Төгссөн диплом авсан. Энэ тухайн оюутан хөгтлөөс их хөгтөд оюутан хөгтөл шүү. Арилжаагаар мөнгө болчдөг. Арилжаагаар яг хоёудаас их сургууль байхдаа их мөнгө болохгүй. Дүнгийн барилгаас чинь сард надад 25 сая төгрөг 20 сая төгрөг. Барилга илүү санхүүгийн сүүлийн тэр баригад хийдэг жилүүдэд бол тэгэхээр их мөнгө шүү. Тийм шүү дээ. Тэгэлгүй одоо ч гэсэн их мөнгө ер нь бол оюутан хүүхэд 25 сая төгрөгийн цалин аавна гэдэг бол тэгээ надад нөгөө тамхи татгаас өөр зардал байхгүй. Алхаж яваад алхаж хараал. Тэгэл ээжтэй өгөл цуглуулаад.
Ашигтай бактеритай комбуча унда цээж хорсолт, өтгөн хаталт, шаардлагыг март. Тэгэхээр Дашкагийн өсвөр нас ажил хийгээл өнгөрсөн. Ажил хийж өнгөрсөн. Тий. Өсвөр насны хүүхдийн одоо тэр нэг эм орол тий уйтгарл одоо гэр бүлтэйгээ ойлголцохгүй байдал гэл одоо би миний үед надад ч гэсэн тохиолдож байсан. Тэр зүйлүүд тохиолдож байна. Тэд нар ер нь хэрхэн мэдэрч өнгөрсөн. 13-аас 18 хүртэлх. Одоо тэгээ нэг юм завтаа болчоод ийм урал гэдэг юм бий болчиход байгаа юм шүү. Яах юм ээж чи өглөө гараад орой, аав өглөө гараад орой, би өглөө гараад орой. Ямар хооронд харилцаач бараг байхгүй нэгэнтэйгэж зарим үе тааран, зарим үе таарахгүй. Заагаагүй давгүй өстэй. Ажил хийгээд давгүй. Бүр юм юу ярих юм байхгүй тэгээд. Тэгжэл 18 12 төссөн. Тийм. 12 дугаар. Хоорондоо тэгтээ нэг хайхтай юм ярилцдаг шүү. Тэгээ одоогийн шиг хүүхдүүд чинь их юм нээлттэй болчиход байгаа юм шиг байгаа. Надаас дээшээ үеийнхэн лав эцэгтэй юм ярьж өдрөө мараа эцэж харж чаддаг хүүхдүүд байсан юм уу? Одоо ч гэсэн тийм байна. Байна уу? Байна. Юм асуухаар тий үгүй. Нэг тийм ерөөсөө нөгөө ганцхан үгээр хариулдаг гэх юм уу? Уул нь ингээ ярилцмаар идэг. Гэхдээ хүүхд өөрөө хүсэхгүй. Эсвэл би ярилцаж чадахгүй байгаа мó гэхлээр үнэхээр ярилцах хүсэхгүй байгаа ч юм шиг. Нэг тийм сонин нэг зүгээр л нэг гэрт амьдардаг хүмүүс шиг. Тийм харилцаа бол зөндөө байна. Эсвэл нөгөө талаасаа бүр нээлттэй байна. За нөгөөдөр одоо ингэсэн тэгсэн найзууд ингэж тэгж те сургуулийн хүүхдүүд ингэдэг. Би тийм хүүхдөө өргөж байгаа нэ тэрийг ээжтэйгээ маавтайгаа илүү ойр татна. Яг тийм нэг өсвөр нас бол Дашкад байгаагүй юм байна гэж бодлоо. Тэгтэл хүүхэд байсан. Яг хүүхдийн хийх ёстой бүх юмыг л бас хийсэн шүү дээ. Найзтай хамт тоглох үедээ тоглоно. Шоудах үедээ шоудна. Тэгэл ингээл бүх юм хийгээл өнгөрсөн дөө. Гэхдээ яг нөгөө харахад даваа тал нь ажлын тийм амтыг мэдэрсэн тий яаж одоо мөнгө болох вэ би яаж амьдрах юм бэ гэдэг зүйлээ эрт мэдсэн юм болов уу гэж бодож байна. Одоо зарим хүмүүс бол яг үүндээ би юунд дуртай юунаас одоо аз жаргал мэдэрдийн гэдэг зүйлээ ч мэдэхгүй хөтцөндөө. Тэр үед ч гэсэн мэдэхгүй штэ. Мэдхгүй бол дуртай юм авчих юм байна. Тэгэл ажил хийгээл хүмүүстэй холилдоо явж байгаа сайх юм байна гэл. Тэг яг үеийнхээ хүмүүсээс бол эрт ажил хийж эхэлсэн л дээ. Давуу тал болсон ажлын байран дээр гараад би тэр баригад ажиллаж байгаад үргэлжлүүлэх шиг гараад нэг санхүүгийн байгууллагад ажилд орж ажилласан. Сургуулаа төгсөөд үү? Төгсөөг байсан. Тэндээ жил гаруй ажиллаад тэг өөрийнхөө компани анх байгуулж ирсэн. Бас л ирнэ л нэг л залуу захирлуудын нэг болж исэн баг. Тэгээ одоо угаасаа хүүхд бол юунд дуртайгаа, юу болох гэж байгаагаа ч юм уу дотроо зүгээр нэг төсөөл байгаад байгаа шүү дээ. Үс чарж байгаа зүйлсээс ахуулаад хажууд байгаа хүмүүсээс үлгэрдүүрэл аваад ч юм. Өстөр бол ингэ нарийн төлөвлөсөн суудагцсан хүүхд гэж байхгүй хөө. Яг тийм юм гэсэн нэг жин тань. Тийм айгүйх өөрчлөгдсөн шүү дээ. Нөгөө нэг төсөөлөл бодит амьдрал гэж өөр байдаг болохоор өсвөр нас хүртлээр төсөөлөд явж исэн те. Аавынхаа мэргэжлийг эзэмшнэ гэж исэн ч юм уу. Зургатаар гардаг нөгөө үздэг киноныхаа жүжигчин шиг жүжигчин болно гэдэг байсан ч юм уу. Бодит амьдрал дээр гараад арай өөр болно шүү дээ. Бүх зүйл харагдахтаа сайхан мэдээж. Тэр жүжигчин бол тэр кино нэг цаг 30 минутын кино бүтсний дараа бол сайхан харагдаж шүү дээ. Тэр цаг 30 минутын кино бүтээх гэж 90 хоног, 100 хоног, 200 хоног бас яаж зовж исэн бол. Тэр аав нь цагдаа идэг гоё хувцастай тий. Гаднаа нэг юм цэмбэр. Диктатуртай гоё хүн байгаа л гэдэг. Цаанаа бас ямар асуудал зовлонтой вэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр 18 нас өнгөрөөд ч юм уу тэмдэглэл дээр гараад арай өөр л болох хэлтэй тэр хүсэж ирсэн зүйл. Гэхдээ одоо ингэдэг шүү дээ 10 жил төгслөө оюутан болоход аав ээж нар хүүхдүүдэд мэрэгжил сонголт хэлдэг тий. За манайх одоо ингээл удам нь эмч чи эмч болох уу? За эсвэл чиний чадвар ярьдаг эмч чи сэтгүүлч болох уу гэдэг ч юм уу. Тийм сонголтыг танаа аав ээж өгсөн үү? Үгүй манай ээж мэрэгжил огт оролцоогүй. Яг өөрөө шийдэв. Тэ өөрөө шийдсэн. Эрх чөлөөтэй өсвөр нас байсан юм шиг санагдчихэв. За эрх чөлөөтэй шүү дээ. Гэхдээ ямар ч тач өсвөр насны хүүхд тогтоол гадуур хонжимжөөл. Тэгэл алуулах үедээ алуулах байна шүү дээ. Хүнд гарын нөхрөл байсан шүү дээ. Тэгэл эрх чөлөөтэй байсан бас талаа хүүхдүүд. Одоо бол хүүхдүүдэд бас нийгэмч хэцүү байна. Хаана юу хийж яваа тий орой болохлээр айдаг би бол жишээ нь
Гэтэл нөгөө хүүхдүүд юундаа санаа зовд юм бэ? Би ингээл ирэх болохоор л ирнэ штэ гэдэг ч юм уу. Нэг тийм өөдөөс нэг юм нэг төвшөнд байгаа юм шиг харьцахыг хүсдэг хүүхдүүд. Гэтэл бид нар чинь нөгөө ээж аав гэдэг үүднээс чи хүүхэд гэдэг үүднээс харьцах гад байдаг. Тэгэхээр өсвөр насны хүүхд ер нь илүү нээлттэй тийм чөлөөтэй байх нь илүү гоё юм уу? Эсвэл бас нэг барьдаг тий. За нэг мэрэгжлийн тодорхойлчдаг ирээдүйг нь бас нэг зөвлөдөг байх нь ер нь зөв юм. Тухайн гэр бүлийн харилцааг би мэдэхгүй юм дөө. Яг хөө чиний бодлоор. Миний бодлоор зөв гэр бүлийн харилцаа илүү ярилцдаг байх хэрэгтэй гэж боддог. Манайх гэхдээ нэг хайхтар бас ярилцдаг. Огтол ярилцдаг биш. Тэг их ярилцдаг бас биш. Тэгээ би бол гэхдээ ээж аавыг нь хүүхдтэй аягүй сайн ярилцдаг байгаасаа л гэж хүсэж байна. За Дашка нэлийн үндэсрэх санагдсан надад. Үндэсний дээлээ маш их өмсдөг, тий. За ажил дээрээ гэртээ Монголын үндэсний одоо зураг, хөрөг, шагаач гэдэг юм уу тийм маш олон зүйлийг ингэж заалдаг, хэрэгэлдэг. За энэ үндэсрэх үзэл хизээ бий болж байна. Би болсон зүйл биш байхгүй юу? Үндэсрэх үзэл гэдэг байгаа чинь баг байгаа ч юм байхгүй ч юм. Зүгээр л тэр зүйлс илүү гоё санагддаг л байна. Мэдгүй орчин үеийн мебелийг бодвол хэмжил мебелний илүү сайхан юм шиг. Эдэлж хэрглэж байгаа зүйл хувцсны өвчсгүй. Ийм олон хувцс өмсөхгүй ганц зүйлээс харж амар бас. Магадгүй тий. Идэж ууж байгаа одоо эдээ ундаа хэрэглэн гэсэн хийхэд илүү хялбар. Гэхдээ яг юм болгоно илүү амар хэлбэр санагддаг шүү дээ. Тийм болохоор л үндэсний юм гэсэн илүү тансаг шүү дээ. Тэгээ одоо буцаад нөгөө нөхөн төрлөختөн ч өөрөө ингэж хурах гэдэг шиг шүү дээ. Мод ирж юм гэх шиг. Тийм болоод шүү дээ. Би нэг үндэсрэх гэж бол өөрөө хэлэхгүй. Зүгээр л энэ бүс нутагт амьдарч байгаа одоо баярлдаг, талархдаг, гадагшааны долооныг авчиж ирэхээр буцаад хурд ирмээр санагддаг. Хоолоо сандаг, бүх юмаа сандаг. Зүгээр л нутгамсан хүн л гэж магадгүй. За Дашкагийн хамгийн дуртай юм юу вэ? Хобби. Надаа нэг хамгийн дуртай ингэж байхгүй дээ. Яг юунд дуртай мэ гэ би яг энэ асуултыг өөрөөсөө зөндөө бол асуусан. Яг дуртай байхгүй. Яагаад? Мэдгүй. Олон мэрэгчил байна. За олон ажил хийж үзлээ. Тэ олон газраар явлаа. Тэр дундаас миний дуртай зүйл энэ л юм гэдгийг олоогүй юм. Би нэг тийм юмд шунж дурладаг төрлийн хүн биш юм шиг байлээ. Бүх зүйлийг яг тэнцвэрхэн байлгахыг хүсдэг. Идэж уух юм дээр ч гэсэн яг миний хамгийн дуртай юм юу вэ гэсэн чинь. Очих хөстэй газартай ч гэсэн миний хамгийн дуртай газар. Ямар сони. Дуртай хобби юу вэ бас байхгүй. Сони тий. Тэгэхээр тэр чинь нэг бас амьдралаас нэг юм ас жаргал таашаал авах зүйлс яг баг болчихж байгаа. Харин тий. Тэгээ би гайхаад байна. Тэгэхээр бас яг зөв хамгийн дуртай зүйл бол дааны найзуудтайгаа 13 тавиад энэ нэлтээс ховж яриад сууж байгаа ч юм сайн. Мазраал хөвчлөлтөл. Тийм. Эсвэл өглөө ороод ч юм уу ерэн зүгээр машинд гоё тамхиад таал дуугаа шамлчаа сонсоо явж байгаа ч сайхан шүү. Тэрнээс яг гоё энерги авдаг уу? Би бол ингэж бодож байгаа байхгүй. За маш олон юм хийж үзсэн, гадаад дотор явсан, тийм маш олон юм туршиж үзсэн. Ийм хүнд бүр ингээ хөгжүүлсэн. Эсвэл бүр ингээ дурлцсан хобби, чадвар байдаг байх гэж бодож байна. Байхгүй нэ. Хүмүүс ч харин тийм чадварууд их байдаг юм байлээ. За магадгүй нөгөө хөл бөмбөх дуртай хөл бөмбөгөөр ингээл амжилт тоглож хичээлдэг. Ийм хийдэг гэх. Надад харин байхгүй байна. Одоо тий хөгжмийн төлний авьяас байхгүй. Спортын төлний авьяас байхгүй. Тэгээд чинь 90-д ямар ч авьяасгүй юм дөө. Ер нь яг нэг жоохон махруул махарч чаддаг. Нэг юм хийчих юм бол суухгүй хүнтэй уулзаал болгочих талаас нь үзэл. Тэгээ өөр нэг хүнээс илүү гарч дөвийсэн авьяас чадвар нэг шиг чалгал. Одоо санхүүг ярих. За санхүү ажиллал сайн хийдэг гэсэн үг. Бас ч яг сайн хийдэг шүү. Думбуу. Тойрог том хариулт. Би бол гайхаж байна. Магадгүй дуртай юм чинь тэгвэл адуу болж байгаа юм. За яг энэ дээр бүгднийг багцлаад яг яриагийн дуусгах нэг хариултлаа заяа. Би энэ бүх цаг хугацаанд мөнгөний төлөө л явсан байхгүй. Чиний дуртай ажил гэж юу юм бэ гэж байхгүй. Дуртай хобби, дуртай хоол, дуртай өмсөх зүйл юу ч байхгүй. Тэр өглөөнөөс орой хүртэл бүх цаг хугацааг тэр мөнгө олохын тулд тэр
тэр ажлуудыг л хийсэн баг. Гэтэ дуртай биш тэр ажлууд бас. Гэсэн мөртлөө мөнгө олохын тулд хийсэн байна. Одоо мөнгө олцсон хойно яаж юу? Гэхдээ тэгээд олж гин алдж гин ингээл цаг хугацаа ингээл бас яг нэг хэм өнгөрөхгүй шүү дээ. Гэхдээ жоох юм хийгээд явах тусам илүү залхуу болдог. Өнгөрсөн өөрийгөө хараад харьцуулсан. Өө 20 настад ашиг гүцэхгүй шүү дээ. Яг 20 настад ашиг нэрээ тест муухагаар хэлэхэд нэрээ Монгол усаж гүцэх байхгүйсэн бохоо. Би амар хөдөлгөөнтэй байсан. Амар хурдтай байсан. Тэгээд одоо жил ирэхтсэн бол тэр ирчээж алдаад байх шиг байна. Тэр үед бол энэ баг бодож их ажилтдаг байсан юм. Одоо тэгж их бодоод баг ажилтдаг болсон биш үү? Өөргөө тэгж дүгнж байгаа юм уу? Тэгж дүгнж байна. Ааха. За өсвөр насны хүүхдүүдэд хэлэх за очиргүй амар зөвлөгөө гэх нь хаашийн хэлэх зүйл байна уу? Яг ямар за өсвөр нас ер нь ямар бай гэж хэлмээр энэ зүгээр хүснээ хий юм уу? Янз бүрийн зүйл туршиж үз юм уу? Зүгээр л аясаараа хичээл гэр сургуультай ингээл нэг уйтгаартай тийм амьдралын хэмнэлээр амьдрах юм. Би одоо энэ сүүлийн 2 жилийн хугацаанд сошиал медиа дээр контент ирнэ их баг бүтээсэн шүү дээ. Тэгээ би энэ хүн зөвлөгөө өгөхгүй хүнийг загнахгүй гэж аль хөргө барьсан байхгүй. Яагаад вэ гэхээр миний амьдарч байгаа орчин өөр. Амьдралын боломж бололцоо өөр. Ирээдүйг харж байгаа харах үнцэг арай өөр. Тэнд ч хүмүүсийнх өөр, чинийх ч өөр, тэрнийх ч өөр, бүдгийнх нь өөр шүү дээ. Тэгэхээр тэр хүний оронд яг байж үзээгүй байж тэр хүн зөвлөх шиг юм хэрэггүй зүйл байдгүй юм байл л дээ. Бүгдээрээ мундаг байгаарай л гэж байгаа шүү дээ. Хүмүүсийг хилдэг зөвлөө. Тийм бүгдээрээ мундаг байгаарай л гэж байгаа шүү дээ. Бүгдээрээ мундаг байгаарай гэсээр өндөр юм бас би болчих. Нийгэм мундаг биш ч байж болно, мундаг ч байж болно. Бүгдээрээ дарга болох гээд, бүгдээрээ мөнгөтэй болох гээд. Одоо би тэр уралдааны тойрогч нэг морин бий шүү дээ. За бүгднийг дийлэх хэрэгтэй шүү, мундаг байх хэрэгтэй шүү. Хиний хүмүүсээ санаар. Тэ багасаа тэгэнгүүт за мөнгө л олох хэрэгтэй байна. Сайхан амьдрах хэрэгтэй байна. Тэгвэл би яг вэ энэ хүмүүсийг одоо өөрийгөө бодоагүй. Ихийнх нь бол өөрийгөө бодоод ингэж яваад өгчөж байгаа. Их бүх зүйл дээр. Би сошиал хэлтгүй яг хувийн амьдрал дээрээ за надаас тусламж авч байгаагүй юм бас л зөвхөндөө тэнд хүмүүсээс бол бүхүр хэллээс ч юм. Тэгээ өөрийгөө бодоагүй. Тэгэхээр тэр уралдааны тойргийн морь байсан хүмүүс бүгдээрээ дээшээ гарч байгаа. Тэгэхээр бүгд өөрийгөө боддог. Тэр бас өөрөө өчгүй шүү дээ. Тэгэхээр дандаа нэгэнтэйгээ өрсөлдөж байгаа халгүй, дандаа мундаг байх халгүй. Хүн болгон хүссэн зүйлээ хүссэн цаг хугацаанд хийгээд сайхан амьдрах ёстой байхгүй юу? Бүгд бүр ёстой. Тэнгүүд бүгднийг нь мундаг байх гад эхлэнгүүд бүгд хорондоо алцаад дээшээ гараад дээшээ гарсан хүмүүс нь доороо хүмүүсээ бодохгүй. Тийм юм болчихж байгаа. За энэ асуудлыг өөрчлөхийг хүсдэг хүн гэж ойлгож байна, тийм үү? Тийм хүсдэг. За энд өөрчлөхөд цаашдаа юу хийх юм? Дашка юу хийх? Би боловсралтай тэгээ суур хүмүүжил дээрээ аюу гой Монголын тийм эртний сургаалуудыг оруулж ирж өгөөд тэрийг хичээлийн хөтөлбөрт оруулж ирж өгөөд хүүхдтэй хүн байхаас нь багаас нь хүн байгаарай гэдэг сургаалыг хэлэх заахал. Одоо тэгтээ хүүхдүүд гоё болж байна. Одоо ээж аваад хүүхдийг аюу их хайрлаж байна. Надаас дээш үеийнх нь бол хайрлагдаж өссөн хүмүүс бас их биш шүү дээ. Ер нь их хүлэн зөвлөмөө өссөн, олуулаа өссөн, загнуулдаг. Тэгэл ер нь их тийм амиа бодороо гэл тээ. 10 хүүхдийг хайрлаж чадахгүй шүү дээ. Бүгд нэг тэгш тэнцүү. Зарим хувцтааж байгаа, хувцсгүйж байгаа, холтоож байгаа, холдож байгаа. Бүгд амиа одоо өссөн хүмүүс ихгүй гэж чинь. 2 хүүхдийг бол тултал нь хайрлаж байгаа шүү дээ. Юугаш тутаахгүй. Тэгээ тийм чинь намайг хүн хайрлаж исэн юм чинь би хүнийг хайрлах хэрэгтэй гэдэг. Хайр нь бол өссөн хүүхдүүд чи илүү зөөлөн мундаг хүүхдүүд л гарч ирж байна л да. Тэгэхээр сургалтын хөтөлбөрт тийм зүйл оруулах зорилготой юм. За би нэг гоё сурвал хийх гэж байгаа. Гэтэ би нэг хийх гэж байгаа маа төрүүлээ хэлчихтэй. Хүнд хэлчихвэл бүтдэггүй хүмүүс тэгдэг шүү дээ. Үгүй би эсрэг гэдэг. Хүнд хэлчихвэл хийхээс өөр аргагүй болчихдог. Сурвал хийж байгаа. 10 жил нэг 50 гаруй мянган хүүхд өсөж байгаа юм шиг байна жил болов. За. Их сурвал бүгд орж ийн. Тал нь ямар нэг байдлаар мэрэгчлэр тал нь хүнээс бодлоо сонссон мэдээллээр тал нь дургүй мэрэгчлэрээ нэг үлдсэн жоохон тэгээд нэг юм бодож исэн мэрэгчлээс сурж байгаа шиг байна. Гарч ирээд манад ажлын байр цөөхөө
Тэр нэг цөөхөн хэд нэг эдийн засагч, хуульч, инженер ингээд хэдхэн мэргэжлүүд дээр нэлийн барь байхгүй. Тэгээд их сургуулиуд нь бүгд төлбөрийн сургуулиуд. Их сургуулиуд нь квот болох хэрэгтэй байхгүй. Тим мэргэжлийг тэтгэх эзэмшнэ гэдэг. Байдаг шүү дээ. Уг нь байгаа. Тэгэхдээ чинь их сургууль төрөх нь тоо хэмжээний их болсон байхгүй. Тэгээд 1000 шиг эдийн засаг гараад ирэнгүүт 50 эдийн засгийн ажлын байртай. Тэгээд үлдсэн хүмүүс нь худалдаж хийж байгаа байхгүй. Шал цэвэрлж байгаа байхгүй. Би тэгээ энэ дээр бодож байгаад гадны усуудад бас байдгийн дөө гэсэн. Gap school. 10 жилээ төгсөө заавал их сургууль сурах албагүй шүү. 1 жилийн хугацаанд ч юм уу 8 сарын хугацаанд мэрэгжил чиглүүлэх сургалтанд сууж байгаа. Тэр 8 сарын хугацаанд дэлхийд даяар тренд болж байгаа мэрэгчлүүдийн танилцуулгуудыг өгч. Хөвгний хөгжлийн чадваруудыг сайжруулад өгч. Хилтэй болгоод гаргаж. Маркетинг менежментийн үндсэн ойлголтуудыг өгч. Санхүүгийн үндсэн ойлголтуудыг өгч. Инженерийн үндсэн ойлголтуудыг өгч. Тэгээд тэндээ спортын тэмцээн уралдаанууд нь болдог. Хичээлээс гадуур хүлээн авалт бүгд явагддаг. Гаргаж ирэнгүүт нь гадны сургууль руу зуушлах боломжтой байдаг. Хотуудын сургууль руу зуушлах боломжтой байдаг. Дахиад нэг жил үнжийг бол компаниудад ажлын байр дээр санал болгодог. Ийм коллежийг анх удаага Монголд би энэ байгуулнаа. Ямарташ би энэ 9 сарын намж. Эрхчлээ. Тэгэхээр би хүүхдүүдийг өсөөгөө мэрэгчлэрээ битээ сураарай. Эцэг эхчүүдийг битээ мэрэгжиж шахаарай. Тэгээд тэр хүүхдийг хүн байлгахын тулд эхлээ хүн болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 1 жилийн хугацаанд өөрийгөө таниад авъя. Бодит амьдрал бас ямар байт юм бэ? За танаас сургуульд хэдэн настай хүүхд орох? Тэр чинь 10 жил төгссөн хүүхд орно шүү. Төгсөөд тэр 1 жил сургуульд хамрагдаг ус удсан хүүхдүүд ч орж болно шүү. Гэхдээ энэ бол 16-аас 25 насны хүүхдүүд тэр сургуульд суралцах боломжтой. Наа чинь бол үнэхэр гой санаа. Яг тэр 1 жилд өөрийгөө олох. Жилээ. Яг нөгөө өөрийгөө олоод юунд дуртай, юу чадахын гэдгийг олох тийм нэг өөртөө олгож байгаа гоё хугацаа байна. Тэгэхээр хэрэггүй 4 жилийн хугацаанд өндөр төлбөр төлж цаг хугацаа зарцуулж хэрэггүй мэргэжлийг эзэмшиж амьдралаа хайрын 4 жилийг яах юм бэ те? Ганц төлбөр биш ш тэндтэй цаг хугацаа байна. Хажуугаар маш олон зардлууд байдаг. Гэхдээ яг эцэг эхийнхаа болон тэр хэрэггүй нэг ингээд за сургууль ээжтэй унчлаа. За нэг байгаа мэргэжлэр нь орчидоо зөвөр нэг сургуульд орчидоо диплом л хэрэгтэй гэсэн ангиудыг төгссөн, сургуулийг төгссөн маш олон хүүхдүүд байдаг. Би ч гэсэн ингээд одоо байгууллагад ажиллаж байхдаа надад ажилд орох гээд ирж исэн хүүхдүүд эдийн засгчаар төгсчөөд худалдааны зөвлөгийн ажлын байранд орох гээд ирж л бас. Тэг яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энэ агаас анханасаа л ээжийн ингээд аруулсан сургууль байсан. Би энд хүсээгүй болохоор баг юм сураагүй дээ гэдэг байхгүй. Тэгэхээр тэр бүр үнэхээр харамсалтай, хайрын санагдсан. Тэгэхээр яг Дашкагийн байгуулах сургууль бол тэр 1 жилд өөрийгөө олоод үнэхээр цаашаа сурах юм уу? Эсвэл ажиллах юм уу? Гэдгийг л өөрийгөө олох хугацаа юм тийм үү? Гэтэ одоо хүүхдүүд харьцангуй мэдээллийг өөрсдөө шууд хүлээж авч чаддаг болчихлоо. Хин нэгний тусалцаагүйгээр. Интернет байна. Зам нь хурдан болсон. Тэгээд ер нь мундаг хүүхдүүд тархитлагаас сэрэг хүүхдүүд гарч ирж байна дөө. За одоо нөгөө чиний яг нөгөө өмнө хэлжсэн анхны тэр бичлэгүүдийг үзэл хүмүүс том хүмүүс ч гэсэн яг өсвөр насны хүүхдүүд ч гэсэн айгүй хурдан мөнгө олох боломж байна гэж харж ирсэн. Одоо ч гэсэн эхлээд сонсож байгаа зарим хүүхдүүд хийж харж байгаа. Би бас харин маш их харамсдаг. Гэтэл тэр яг үнэхээр тийм хурдан мөнгө олох боломж юм уу? Эсвэл маш өндөр эрсдэлтэйгээр мөнгө олох боломж юм уу? За муухайгаар л би азтай байж. Тийм. Ажил ажилтай болж, агуу цэл авдаг байж, хөнгөр арилж байгаа хийдэг байж, алжин дээр их баг унж усч. Уг нь бол их унж усч чаваас. Хуцаан л байгуулахаас. Гэтэ өдөрт хүртэл унж усаал явж байгаа шүү дээ. Ялгаагүй алдах үед их алдаж байгаа. Байнга онсон юм байхгүй. Хажуугаар нь би нэг нэмэлт орлого олох олон бизнесүүдийг хөтлөө гаргаад ирсэн. Тэг мэдхгүй миний амьдралд багнаас нь зөндөө их зүйлс тохиолдсноос ихийнх нь сайхан зүйлс тохиолдлоо. Тэр гэхдээ хүн болгон тийм байхгүй байх. Тэгээ би бол зүгээр Дашка юм болохоор санхүүгийн салбарт орох хэрэгтэй маань гэж бодож байгаа. Энэ овшин бодлоо авч хаасаа л гэж хүсэж байна. Окей. Одоо бити ор гэж байгаа мó эсвэл үгүй зүгээр хэн нэгэн шиг болох гэж ямар нэгэн зүйлийг бити хийгэрэй л гэж. Өөр хөдөлгөөр. Одоо яг нөгөө TikTok ч юм уу өсвөр насныхны үздэг Instagram, TikTok тэднэр дээр ингээд өсвөр насны хүүхдүүд залуучууд маш их бичлэг, рилүүд оруулдаг. Тэрнийхэн доор өсвөр насныхныг аим шигтэй муухай хараад оромжлол тий.
маш их бичдэг. Тэрнээсээ болоод зарим нь сэтгэл санаагаар унах, хизээж тэгээд сошиал дээр юм хийхээ болох. За бүр нөгөө насан туршийн хизээж мартахааргүй тийм сэтгэлийн шарх авах тохиолдлууд бас зөндөө байна. Эднэр дээр энэ нийгэм тэр яагаад ингэж бүгдээрээ юм ухаас сөрөг болчих. Одоо чи чинь бас сошиалаар аялдаг л үстэй тий. Хараалын талаар ярих уу? Би хараал ашигладгүй. Гэтэ хүүхэд байхтаа баг зэрэг хараал хэлдэг байсан. Хүүхэд гэдэг нь хэдэн нас юм? Миний 12 3 Би одоо сүүлийн нэлээд олон жил явсан. Тэр хараал ашигладгүй. Ойрын хүмүүс бол ер нь мэднэ. За сулууг зүгээр яриандаа ч хараал хэлдэг үү? Тий, үгийн маялаг муу хүмүүс. Тэгээд ер нь бодож байгаа зүйл нь баг үдээ уулзаж гадуур яваагүй. Тэгээл ер нь зүгээр тахны туруултаа гэж ирдэ штэ. Тахны бид ядмахгүй хүмүүс л хараал хэлдэг гэж би боддоо штэ. Яг хаяа гоё дончтой хэлээр гоё сонсогддог. Гоё хэлдэг хүмүүстэй бол. Тэгээд байнгын уншлаг болоход бол онцгүй штэ. Тэгээ чи нөө хүүхдүүд багнасны хүүхдүүд аягүй хараал хэлдэг болцсон юм байлээ. Бидний үеийнх ч гэсэн бүр илүү байсан юм. Дунд ангийнхан ч хэлдэг. Ер нь гэсэн амар байсан. Сонсоход бүр итгэхээргүй хараалуудыг маш хэлдэг. Тий, тэгэхээр тэр цав хугацааны явсад засагдах байлгүй тий. Миний бодлоор бол зүгээр том хүмүүс хүүхдүүд рүү маш их тэгэж дарамжлал өгж байгаа надад жоох эмзэглэмэр санагдаад байдаг. Би угийн нэг тийм зөөлөн хүн байхгүй юу? Тов хүн нь тийм товн зөөлөн ер нь л хүнлүү бараг чанга дуурч чаддгүй юм штэ. Тэгээд хүн буруу юм хийсэн байлаа гэж гаднаа нэг жоохон стач яаж байгаа юм бэ гэж жагаад цаана өөрөө асуудал өөрөө шийддэг юм штэ. Тэгэхээр нөө хараал хэлэх юм жоломж байхгүй. Тэгээд угаасаа тийм дүлгэн 50 хүмүүс ч их байдаг штэ. Тэр хүрээллээсээ асуудаг юм шиг. Нийлж байгаа, амьдарч байгаа, ажиллаж байгаа. Хүрээллийн уулзж байгаа хүмүүс тань. Би ч өөрөө нөө албаны гоё цэмцгэр ингээл намбаагаал очингод үдээс адилах намбааж өгч аваад хараал марал хэлэхгүй дээ. Спортоор хэр хичээлтэй? Спорт байхгүй. Чөлөө цагаа ер нь юунд өнгөрөөд? Чөлөө цаг гэж байхгүй ч гэдэг. Чөлөө цагаар хүнтэй уулзаад байгаа. Өдөр болгон ажил. Өглөөнөөс оройд хүнтэй уулздаг ажил гэдэг байна. Тэгээ яг чөлөө цаг гэсэн байхгүй ч. Би бол гэртээ бол яг буудал унтах гэж төрдөг. Өглөө гараа л орой. Тий. Би өглөө гараад ямар ч ажилгүйсэн ч гэсэн гэрээс заавал гарах хэрэгтэй юм шиг санагдав. Гэртээ бүр ингээл чийлрээл өдөржингөө кино үзээл дуртай амттай идэл ингээл их тийм гоё хөглөрөөл ингэж сууддаг юм уу? Би сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэг ч өдөр гэртээ ингэж сууж хөвтөж үзээгүй юм билээ. Би тэрийг саяхан нэг найзтайгаа автаагаа ярилцж ирсэн. Би нэг өдөр гэртээ өдөрлөг бараа сууж үзсэн. Таава харсан уу? Харин нэрээ тэгж байгаа юм шүү дээ. Ээжүүдэр юм зургтууд төлөө сууж чадахгүй шүү. Зүгээр л өглөө босоод ягаад ч нэг юм гарах хэрэгтэй юм шиг. Тэр чинь амар олон жилийн хугацааны дадал болсон. Өглөө босоод хаашаа ч юм гарч нэг ажил амжуулах хэрэгтэй. Хүнтэй уулзчлах хэрэгтэй. Ажил ярьжлах хэрэгтэй. Нэг суудсан л юм л та. Наас ч бас сонин амьдралын хэмнэлээ. Яг бизнесээ хийн мэдээж дуралган ажиллаа хийн. Гэхдээ хүн өөртөө бас чөлөөт цаг бүр нэг тэнэг байх үеийг бас олгомоор юм шиг. Би бол хүүхдүүдэд олгохыг хичээдэг. Юу ч хийхгүй бэ. Тэ нэг ч хийхгүй, аягааж угаахгүй, хуцааж хураахгүй, бараг магадгүй нүр гараа угаахгүй ч юм уу. Нэг өдөр зүгээр л ингээд хүснээрээ ястаа жинхэнэ хуцаа оролдоод ч юм уу ингээд хэвтэ хэрхийг ч юм уу олохыг хүсдэг. Тэгэхгүй мөнхийн л за энийг хийх ёстой, тэрийг хийх ёстой гэдэг юм зарчим шиг бичигдсэн юм хууль шиг юм дагаж амьдрах юм бол хүн бас эцэх юм шиг сүултээ бүр ядрах юм шиг санагддаг. Маш их ингэж гомдож, гомдол тээж явдаг зүйл өөр нь байгаа юу? Зөндөө шүү дээ. Жишээ. Яг ч тэрнтэй танилцваа гэж хэлж шүү дээ. За ер нь энэ нийгэмд бол хүн хүнийгээл зовоож өндөө. Надад гомдсон хүмүүс ч маш олон байдаг баг. Эсрэгээрээ тий. Миний гомдсон хүмүүс ч бас маш их байгаа. Би одоо хэрэггүй хүмүүст хайрын цаг хугацаагаа зарцуулахад хамгийн их харамсдаг. Тэгэхээр хамгийн хэрэггүй хог новш бол ойр авийн чиний цаг хугацааг хий дэмий өрдөг тийм хүмүүс л байдаг. Тэгэхээр би ч гэсэн одоо нэг хэцүүлгээ хий гэж юм бодож байгаа. Эргэн тойрондоо юу? Гэт одоо за маш их байдаг гэж. За тэрэн шиг эсрэгээрээ баярлцаг зүйлүүд. Дүүрэн штэ. Баярладаг хүмүүс, хайрладаг хүмүүс ч гэсэн дүүрэн байгаа.
Мэдээж өглөө сэрснээсээ баярлж эхэлж штэ. Өглөө сэрж чинь. Ямар ч бас эрүүл сайхан. Дулаахан байшин байна. Шинэ унаад ажил руу явчих. Ажил ярих хүмүүстэй. Ажил хийх хүмүүстэй. Өө тэгэл баярлдаг харамсдагаас их штэ. Миний хамгийн их харамсдаг зүйл цаг хугацаагаар хийдэм зүйл хүрэхэд хамгийн их харамсдаг. Хөрөнгө санхүү биш. За хөрөнгө санхүү бол за яг олдож л байдаг. Гарч л идэх зүйл. Цаг хугацаа зэш олдохгүй зүйл шүү. Хамгийн харамссан ямар үе юм? Цаг хугацаанд дэр. 25 он болж байна. За яа. Тэрнээс өмнөжлүүдэд бол илүү их сайжирсан байна. 25 онд уулзалтууд нь дэмжижлээ. Уулзаал. Айгүй их уулзалтууд хийлээ. Гэтэ яах вэ? Гэхдээ одоо би ингэж бодож байна. Хийж байгаа үйл ажиллагаанууд чинь ихэнхдээ хүүхд рүү чиглэсэн байна гэж харагдаж байна. Хүүхэд за одоо нөгөө актем бэ те kids актем за тэгээд англи хэлний сургууль төрөөс байгууллага за одоо шинээр байгуулах гэж байгаа сургууль чинь бас өсвөр насныханд зориулсан нийгэмд орохтон зориулж байгаа маш том зүйл ер нь бол. Тэгэхээр энэ зүйлүүд ингээд нийлээд бас нэг нийгэмд оруулж байгаа чиний маш том нөлөө өөрчлөлт гэж харж байгаа байхгүй юу? Миний бодлоор. Тэнд 20 хүүхэд байна уу, 30 хүүхэд байна уу, 200 хүүхэд байна уу цаана мэдээж ирэх маш олон гэр бүлүүд байгаа. Тэр хүүхдүүд зарим нь суран, зарим нь амжилттай болно. Хэрвээ чи энэ үйл ажиллагаа хийгээг бол бас хинч хийхгүй ч байж магадгүй. Тэгэхээр чиний энэ үйл ажиллагаа нийгэмд оруулж байгаа бол маш том нөлөөлөл гэж харж байна. Одоо миний мэдхээр нөгөө эд шидийн орон байдаг. Аймаг болгонд ингэж тийм ганжахлан. Тэр бол бас хүмүүс хоёр талтаа л ярьдаг. Нэг талаараа сайн, нөгөө талаараа муу гэж л байдаг. Гэхдээ л надад үгүй тэрийг одоо маш олон юм хүмүүс бас муу гэдэг. Яагаад муу гэж байгаа юм бэ гэсэн чинь хүүхдээр ингэж мөнгө хийдэг. Хүүхдээр өөрсдөө нөгөө хамгаалах, өөрсдөө илэрхийлж чадахгүй тэр насны хүүхдүүдээр төрөө барьж нийгэмд өөрийнхөө байр суурийг илүү өнөрсгдөг гэж зарим хүмүүс үздэг. Миний бодлоор бол хэрэгтэй мэйд ам санагддаг. За магадгүй нөгөө аллагдсан хорооллын гэр хорооллын хүүхдүүд тэнд очиод ном уншдаг, калунц явдаг, тоглолдог тийм газар бол улс хийгээгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл хийж чадаагүй л байсан. Мундаг л шүү дээ. Чадаагүй л мундаг гэж хэлээ. Тэгээ аймаг болгонд ингээл хийнгүүт бас л нөгөө сөрөг хүмүүс ч орж ирэл. За одоо ингээл аймгийн удирдлага уттай хамтраал ингэж юм тэгж юм ч гэдэг юм уу. Ингэж хардаг хүмүүс бас зөндөө байна. Энэ тал дээр одоо магадгүй чиний хийж байгаа ажил гэсэн. Тэр хүүхдүүдийг одоо сошиал дээр тавьж байна. Өмнөх зургууд нь би бас бүгдийг нь устгацсан юмуд байгаа. Тэгээд ер нь их тавихгүй гэж бодоод сүүлийн үед юм хийчихв. Тэгээ угаасаа хин нэгнээс ямар нэгэн төссөн цаг байхгүй. Амар алдтай юм шиг. Өөрөө их хичээж байгаа. Тэгээд яг хүүхдүүдийг яагаад сонгож авсан бэ гэвэл одоо нэг хүүхдүүд чиглэсэн зүйл ажиллагаа хийгээд мэдэн шүү дээ. Томчууд нь өөрчлөгдөхгүй юм чинь. Өөрчлөлт насн дээр байгаа, сонсох насн дээр байгаа хүлээж авах хэмжээний чадвартай хүүхдүүд байхгүй. Том хүмүүс л өөрчлөгдөв. Нэгэн төсөл бодол суудсан. Би тэгдэг юм чинь, би ингэдэг юм чинь дийлэх масаараа. Гэтэ яг вэ бэс томчуудаа зориуллаад ойгоо юм хий гэж зөндөл бодож исэн. Тэгэхээр би тэгтээ 90 жил хэрэгцсэн. Илүү олон жилийн өмнө хийж ирсэн үедээ ярьдаг байсан байж, хийдэг байсан байж, тухайд өөрийгөө голддог байсан байж, одоо бол жил хэрэгцсэн өөрийгөө аяг голж чинь. За ташны маа чинь ярих нас ч юм биш дээ. Бас болоогүй энэ да. Яах юм бэ? Жил хэрэгцсэн өөрийгөө жоохон өөрийгөө мундаг гэж боддог байсан чинь жил хэрэгцсэн. Тэгэл унаал өөрийгөө өндөг ус үзүүлэлт нь багасж байна гэж байна. Ашигтай бактеритай комбуча унда цээж хорсолт, өтгөн хаталт, шаардлагыг март. За өнөөдрийн манай урилгыг хүлээж аваад студид маань ирээд маш гоё ярилцлага өгсөнд баярлалаа. За энэ бас манай Монголын савангаар хийдэг юм цэцэг байгаа. Ерөөсөө нөгөө гараа угаадаг, усан дорхтой хийлдэг юм савангаар юм цэцэг хийдэг нэг байгууллага байдаг. Сая саван цэцэг гээд энэ бас манай подкаст ивент тэтгэгч. Амьд цэцгүүд бол хурдан хүчдэг. Энэ саван цэцэг бол 7 жил хадгалах боломжтой. Энэ цэцэг ингээд 7 жил хадгалах. Тий. Тэгээд бас усан дорхтой ч юм уу гараа угаахтаа ингээд аваад хэрэглэн ч болно. Ээж тэгжсэн байхгүй юу? Манай ээж нэг тийм бас нэг муухан эрэгтэй хүн гэдэг шиг ер нь нэг тийм айхтар эмэгтэй хүний тийм юу байхгүй. Тийм. Бас аяга олон жил ажиллах юм хийцэн. Тэр цэцэг эмэгтэй. Дайчин эмэгтэй. Тэгсэн чинь юу гэлжлээ. Цэцгийн талаар цэцэг билэгдүүл яах вэ гэсэн чинь тэгсэн чинь
ямаа машин цэцгэж юм. Тийм үү? Тэрний орнд баг 5 кг нөх байсан зүгээрээ. Ээж нөө. Цэцэг амар хэцүү нөгөө нэг 2-3 хоног ингээл өчгөл ингэчтэй штэ. Гэтэ нөгөө хүмүүс тэр тухайн авч байгаа мэдрэмж нь бол гоё. Тэр үлдэхгүй зүйл штэ. Манай ч нөгөө бодит хүн болохоор үлдэхгүй болохоор нэг яах юм бэ гэдэг юм яриад байгаа. За тэгээд энэ комбуча гээд Монголын бас өөрсдөө эсэгдэг Монголда үйлдвэрлэдэг юм үндэсний ундаа жигмэг байгаа. Энийг бас хэрэглэж үзээрэй гэд бэлгэлж байна. За баярлалаа. За энийг бас сая умбанад ууцсан. бэлэг бас өгнө. Энэ ерөөсөө нөгөө эрүүл мэндийн ундаа юм билээ. За ямар ч тач бас айгүй гоё тийм үндэсний үйлдвэрлэгч нартай ажиллаж байгаа юм байна. Мундаг. Тэгээд цааш нь нэвтрүүлэгт нь амжилт хүсье. Баярлалаа. Айгүй хамгийн хөгшин зочноор болсон байхаа. Хамгийн хөгшин юм ярьдаг л хүн болсон байхаа. Тэгээд өсвөр насны хүүхдүүдтэй зориулаад энэ цаг хугацаа хийж олдохгүй. Хамгийн тарих чөлөөтэй, амгалан тайван байж чадах цаг хугацаа юу өснө бүгдийг өсвөөсөө амьдрал хөтлөлтөд ороод ирэхээр чи амьдралыг сонгодог, амьдрал чамайг сонгоод эхэлдэг. Маш их хариуцлагатай болдог. Тэгэхээр хамгийн сайхан цаг хугацаагаа том болох гэж үе яраараа л гэж. За баярлалаа. Өсвөр насныхаа бас үзээд үлгэрч авах. За баярлалаа. Амжилт хүсье. За. Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё.